За энэ удаагийн хичээл маань тригонометрийн адилтгал гэсэн хичээлээр ийм сэдвтэй хичээл үргэлжилж байна. За суралцахын зорилт маань тригонометрийн адилтгал болон томьёоны гаргалгааг хийх. Өөрөөр хэлбэл дараах энэ гурван төрлийн томьёоны гаргалгааг хэдүүлээ хийгээд батлаад за түүнтэй холбоотой жишээ бодлого бодох. За секанс болон танксын хоорондын хамаарлыг харуулсан байна. За мөн яаж вэ? Косеканс, котанкс хоёрын хоорондын хамаарал. За дараачийн удаад нийлбэр ялгуур өнцгийн тригонометри функц буюу синус, косинус, танкс. За мөн давхар өнцгийн синус, косинус, танксыг хэдүүлээ баталж тэдгээртэй холбоотой бодлого тасалд ажиллана. За тэгэхээр эхлээд хэдүүлээ секанс квадрат дээр секанс квадрат гэдэг бол нэг дээр нэмэх нь танкс квадрат тайлбар гэдгийг батлая. За батлахын тулд хэдүүлээ яг нэхлээр ард талаас нь уртлын илэрхийлэл гарч иж гэнэ үү гэдгийг л шалгана гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бол бид бүхний сайн мэдих танкс гэдэг бол синусыг хуваах нь косинус. Тийм учраас түүнийг орлуулад бичснээр илэрхийлэл маань ийм хэлбэртэй болж ирж байна. За ижил хуваарт буюу ийшээ тохируулагчдын косинусыг өгснөөр хүртүр маань хэдтэй тэнцүү болж таарч байна. Нэгтэй тэнцэн. Яагаад нэг вэ гэхээр нөгөө нэг ижил өнцгийн синус косинусуудын квадратуудын хэлбэр маань нэг байдаг шүү дээ. За одоо энэ илэрхийлэл гарч ирж байна. За тэгвэл энийг хэдүүлээ нэгийг хуваах нь косинус гэж бичиж чад гадна талаар нь квадрат гэдэг шүүсэнтэй адилхан буюу манайхаар секансын квадрат гарч ирж байна гэсэн үг байна. За үүнтэй адил дараах адилтгалыг та бүхэн өөрсдөө бий даагаад гүйцэтгээрэй. За жишээ бодлого бодъё. За энэ илэрхийллийг хялбарчил гэсэн. За хоёр хаалт тус бүрийг хэдүүлээ ажиглаад дарах юм бол за эхнийх нь бол секанс альфа байна. За гэтэл энд хоёр үржигдсэн хоёр илэрхийл функц маань ямар байна? Өнцгүүд нь ижлэхэн байгаа учраас үржүүр нь 1. За синус квадрат гамма дээр косинус квадрат гаммаг нэмсэн бас хэдүүлээ хөлтөдөө 1. Яагаад гэхээр өнцгүүд нь ижлэх учраас синус косинусны квадратуудын хэлбэр маань бас 1 гарч иж байна. За эдгээрээ орлуулад бичихлээр манай илэрхийлэл ийм хоёр юмны үржүүр хэлбэртэй гарч ирж байгаа. За ялгуур болон нийлбэр хоёрын үржүүр байгаа учраас квадратуудын ялгуурын томьёосоор ийм гарч ирэх юм байна. За одоо энийг хэдүүлээ харах юм бол нөгөө анх өгсөн бидний баталсан адилтгалтыг нэгийг урагшаа оруулаад биччихээр энэ хэлбэр маань гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань танкс квадрат альфтай тэнцүү байх нэ гэсэн үг. За дараагийн слайд. За синус альф дээр нөхөн бэтдэг. За хоёр өнцгийн нийлбэрийн синус ер нь юу гардаг юм бэ? За эхлээд хэдүүлээ нэг таамаг төвшүүлье. Нийлбэр өнцгийн синус гэдэг бол энтэй тэнцүү болов. За хэдүүлээ шалгаж үзье. Тэгэхээр үнэхээр тэнцүү байх юм бол альфа бета гэдэг бүх өнцгүүд дээр биелэх ёстой шүү дээ. За тэгэхээр бол хэдүүлээ нэг жишээ туршаад үзье. За хоёр өнцгөө 30 градус болон 60 градус гэж туршаад үзье. За тэгэхээр эхний илэрхийлэл маань эхний тэнцүү дэмдгийн урталт байгаа илэрхийлэл маань 30 дээр нэмэх нь 60 буюу 90 градус болж байна. Тэгээ синус 90 дээр 1 байдаг шүү дээ. Гэтэл ардлын илэрхийлэлд 30 градус 60 градусаар орлуулад үзэхлээр синус 30 градус синус 60 градус 2 болоод энэ хоёрын нийлбэр маань ийм хоёр юмны нийлбэртэй тэнцүү болчиход таарч байна. За тэгтэл яаж вэ? Нэг маань энтэйгээ тэнцэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр эндээс юу гэсэн дүгнэлт хийж болохоор байна? Энэ адилтгал худал болж таарах. За тэгвэл чухам энэ маань юутай тэнцүү байд юм болоо. Тэрийг хэдүүлээ одоо хэдүүлээ баталгааг нь геометри аргаар гаргаж ирье. За тэхийн тулд эхлээд нэг ийм гурвалжин сонгоод авчи. За энэ гурвалжнаас энэ оройгоос өндөр татаад тэгш өнцөгт хоёр гурвалжин хуваагдсан байна. За энэ тэгш өнцөг гурвалжны бүх талуудыг ингээд үсгээр тэмдэглэсэн байна. За мөн хоёр тэгш өнцөг гурвалжныхаа өнцгүүдийг альфа, бета гэд хоёр үсгээр тэмдэглэсэн байна. За тэгвэл одоо яах чинь гэхээр энэ гурвалжны талбайг багш нь хоёр аргаар олж үзүүлье. За эхнийх маань ерөнхийдөө ямар ч гурвалжны хоёр тал бол хоёр талын үржүүрийг хооронд төгсгөхийн синусээр үржүүлээд хагасыг авсан нь юу байдаг вэ? Гурвалжны талбай маань гарч ирдэг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол хоёр тал гэдэг нь А, Б хоёр талыг сонгож аваад за тэдгээрийн хооронд төгсгөхлөөр альфа, бета хоёрын нийлбэр өнцөг байж таарна. За тэгээд синус альфа нөхөн бета хуваах нь 2 гэдэг энэ томьёогоор олж болж байна. Тэгтэл бас өөрөөр бас олж болно. Яаж олох вэ гэхээр за энэ хоёр гурвалжны талбай нийлбэр маань юу вэ? Анх байсан том гурвалжны талбайтай тэнцүү байж таарна. Тэгэхээр тэрийг бичээд үзэхлээр x-ийг үржүүлэх нь h хуваах нь 2, h-ийг үржих нь y хуваах нь 2. Өөрөөр хэлбэл бол хоёр тэгшинс гурвалжны маань юу болох вэ? Катетуудын үржүүрийн хагас маань юу болдог? Талбай болдог шүү дээ. За энэ хоёрынхаа нийлбэр маань ийм илэрхийлэл гарч ирж байна. Тэгэхээр энэ хоёр маань нэг л гурвалжны талбайг илэрхийлж байгаа учраас энэ хоёр маань ямар гэсэн үг вэ? Тэнцүү болж таарч байна. За тэнцүүлээд бодохлоор хоёрууд нь хураагдаад эндээс синусыг илэрхийлээд бичснээр
бид бүхэн ийм илэрхийлэл гарч ирж байна. За энийг адилтгал хувиргалтаар ийм хэлбэрт шилжиж болох юм байна. За өөрөөр хэлбэл x-ийг a тувааж байна. За x-ийг a туваадаар хэдүүлээ дүрсээр харах юм бол энэ улаан төгсчөнд гурвалжин дээр харъя. X-ийг a туваана гэдэг чинь энэ альфа онцгийн эсрэг орших каттыг нь гипнозд харьцуулчихна гэсэн үг. Энэ маань юу вэ? Синус альфа гарч ирнэ. За мөн адил a шиг b тувааж байна. За тэгвэл a шиг b туваана гэдэг чинь энэ цэнхэр гурвалжин дээр харах юм бол a гэдэг маань бета онцгийн налсан каттт нь байна. А гипнозд харьцуулаад үзэхлээр юу болов вэ? Энэ онцгийн косинус гарч ирдэг. За мөн адил энэ хоёрыг ингээд биччихээр ийм хэлбэртэй болж ирж байна. За тэгвэл эндээс бид бүхэн юу гэсэн дүгнэлт хийж болох вэ гэхлээр нийлбэр өнцгийн синус гэдэг бол за эхний өнцгийн синусыг дараагийнхаа өнцгийн косинусаар үржүүлээд дараагийн удаад эхний өнцгийн косинусаа дараагийнхаа өнцгийн синусаар үржүүлээд хооронд нь ядгах нь нэмдэг байна. За тэгээд бид бүхэн энэ томьёог мэдснээр дараагийнхаа бүх томьёонуудыг эндээс гаргаж авах боломжтой. За одоо тэгвэл хэдүүлээ нэг жишээ бодлого дээр ярилцъя. За 2 юмны нийлбэр байна тийм ээ. За энд ч сүм адил 2 юмны нийлбэр байна. Квадратуудын нийлбэрийг бодорой. За энийг хялбарчлаад үзье. Тэгэхээр хэдүүлээ 2 юмны нийлбэрийн квадрат гэдэг маань ийм 3 гишүүн гарч ирнэ тийм ээ. Эхний хаалтаа квадрат зэрэг төвшүүлээд үзэхлээр дараагийн хаалтынхыг квадрат зэрэг төвшүүлээд үзэхлээр бас ийм хэлбэртэй гарч ирж байна. За хаалтаа задлаад нэмснээр нөгөө ижил өнцгийн синус косинусны квадратуудын нийлбэр маань 1 гардаг учраас энэ хоёрын нийлбэр 1, энэ хоёрын нийлбэр маань бас 1. Тэгээд үлдэж байгаа буюу дундлын гишүүд маань хэдүүлээ хоёрыг нь хаалт нэмраад биччих юм бол ийм хэлбэртэй болж ирж байна. За энийг хүүхдүүдэд та бүхэн сайн хараарай. Энэ маань юу вэ? Өмнө бид бүхний гаргаж авсан энэ томьёоны нөгөө задрагаа байна шүү дээ. За өнцгүүдээ харах юм бол альфа нь 17 градус, бета нь 13 градус гэж харагдаж байна. А тэгвэл энэ томьёосоор юутэй тэнцвэр байдаг вэ? Синус 17 дээр нэмэх нь 13 буюу синус 30 градустай тэнцвэр. За бид бүхэн энэ хялбар өнцгийн синусыг бол мэдэх учраас 30 синусын 30 градус дээр 2-1 байдаг учраас энийг орлуулад биччихээр эцсийн хариу маань 3 гэж гарч ирнэ. За одоо тэгвэл нийлбэр маань ийм байт юм бол хэдүүлээ ялгар өнцгийн синус маань ямар байт юм бэлээ. За тэрийг хэдүүлээ гаргая. За энийг гаргаж авахын тулд мэдээж энэ томьёогоо хэрэглэх хэрэгтэй. За тэгэхээр ялгар гэдэг бол юу гэсэн үг? Альфас бетатай хаснаа гэдэг чинь альф дээр бетагийн эсрэг тоог нэмсэнтэй адилхан. Тэгэхээр хоёр өнцгийн нийлбэрийн синусыг бодсонтой адилхан болж тарах нэ. Тэгэхээр бид бүхний өмнөх томьёо нөгөө нийлбэрийн синус маань энд хэрэглэгдэнэ гэсэн үг байна. За түүнийг орлуулад бичглээр ийм хэлбэртэй болж ирж байна. За эндээс нэг анхаарах хэрэгтэй байна. Косинус хасах бета гэж байна. Косинус маань өөрөө тэгш функц учраас юу болох вэ? Өөрөө гараад ирж байна. Хасах бета өнцөг хоёр тэнцвэр байж таарна. А синус маань өөрөө юу вэ? Сондгоо функц учраас хасах тэмдгийн синусхийн өмнө гараад ирэхээр энд байгаа нэмэх тэмдэг маань хасах болж ирээд ийм хэлбэртэй гарч ирж байна гэсэн үг. За тэгвэл эндээс бид юу гэсэн дүгнэлт хийж болох вэ гэхээр ялгуур өнцгийн синус гэдэг бол ийм томьёотой байна гэж хэлж болохоор байна. За одоо тэгвэл дараа нь хэдүүлээ нийлбэр ялгуур өнцгийн косинус ер нь ямар томьёотой байх талаар үзье. За мэдээж өмнө хэрэгэлсэн томьёогоо мэдээж хэрэглэнэ. За эхний удаад хэдүүлээ альфа дээр нэмэх бетагийн косинус гэдэг бол тийм ээ эмэгтгэлийн томьёос ингээд бичиж гэж болно. Өнцгүүдийн өнцгийг ингээд бичиж гэж болно. За тэгвэл энэ өнцгүүд дотор хэдүүлээ хаалт нэгэд бичглээр дараах ийм хэлбэртэй болж ирж байна. За тэгвэл эндээгээ бүлгэлээд бичглээр эхний хоёроо бүлгэлчээр энэ өнцгөөс энэ өнцгийг хасах болоо явж байна. Өөрөөр хэлбэл нөгөө косинус маань синус болоод өнцгүүд маань ялгар болоо явж байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө өмнөх томьёогоо буюу энэ томьёогоо хэрэглэж хэрэгтэй. За хэрэглээд биччихье. Тэгэхээр өнцгүүд маань ийм дараах байдалтай харагдаж байна. За энд нөгөө эмэгтгэлийн томьёо маань байгаа учраас солиод бичих юм бол косинус альфа болно. Эхний энэ маань юу болно гэсэн үг? Синус альфа болчих жоох гэсэн. За эндээс дүгнээд үзэхлээр нөгөө нийлбэр өнцгийн косинус гэдэг бол өнцөг тус бүрийнх нь косинусын үр журээс өнцөг тус бүрийнхээ синусын үр журийг хасдаг байх. Ийм томьёо гарч ирж байна. За тэгвэл одоо ялгуур өнцгийн косинус ямар хэлбэртэй байт юм болоо гэж. Тэгвэл ялгуур өнцгийн косинус хэдүүлээ ингээд нийлбэр хэлбэртэй бичиж болно доо. Дөрөвний синустай адилхан тийм ээ. За мөн адил энийг нөгөө нийлбэр болсон учраас косинус нийлбэр өнцгийн косинусаар задлаад бичихээр ийм дараах хэлбэртэй болж ирж байна. За нөгөө синус косинус функцээ тэгш сонтоо гэдгээ санах юм бол дараах хэлбэртэй болоод эцсийн үр дүн маань ингэж гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл нийлбэр өнцгийг дан энэ альфа бета гэдэг нөгөө нэмэгдэхүүн өнцгүүдээр илэрхийлжлээ гэсэн үг. За эндээс юу гэсэн дүгнэлт хийж болох вэ гэхээр за ялгуур өнцгийн косинус гэдэг бол
За өнцөг тус бүрийн косинустэй үржүүрээс өнцөг тус бүрийн синустэй үржүүрийг бодоод хооронд нь яадаг вэ? Нэмдэг байх нь шүү дээ. За одоо хэдүүлээ. Тэгвэл танксын нийлбэр ялгуур өнцгийн танкс ямар гарч ирдэг юм лөө. За тэрийг хэдүүлээ хамт бодцгоё. За энийг бодохын тулд бид бүхэнд энэ хоёр томьёо хэрэгтэй. Бид бүхний өмнө үзсэн томьёонууд дотроос за энэ томьёог хэрэглэе. За тэгвэл ер нь танкс гэдэг маань юу вэ? Синусыг косинус туваасантай адилхан. За одоо тэгвэл энэ томьёогоо хүртүр маань энд харагдаж байна шүү дээ. Хүртүрээ энэгээрээ солиод хуваараа за энэ томьёогоор солиод биччих юм бол дараах байдалтай ирж байна. За одоо хүүхдүүд яах гэж нэхлээр боторхай хүртүрөөрийг нэг ижлэхэн тоогоор үржүүлэх эсвэл хуваахад боторхай утга өөрчлөгддөггүй шүү дээ. За тэгвэл үржүүлэгчийн тоогоо ийм байдлаар сонгоод авчи. Хоёр ижлэхэн үржүүлч энэгээр үржүүлээд өгье. За тэгвэл хаалт нэгээд үржүүлэхээр дараах ийм байдалтай болж ирж байна. За тэгээд хураагдах гişүүдийг хураагаад бичихлээр ийм хэлбэрлэл орж ирж байна. За энийг ажиглах юм бол юу болж ирнэ гэсэн үг. Энэ маань танкс, энэ бол бас танкс болж ирж байна. За танкс тийм ээ. За тэгээд юу орж ирнэ? Эцсийн хариу маань танкс альбатай нэг танкс бетта нэгээс хан танкс альба үржин танкс бетта гэсэн ийм хэлбэртэй орж ирж байна. За эндээс юу гэсэн дүгнэлт хийж болох вэ гэхлээр ер нь бол альбатай нэг бетта өнцгийн танкс гэдэг бол өнцөг тус бүрийн танксуудын нийлбэрээс өнцөг тус бүрийн танксуудыг үржүүлээд нэгээс хасныгаа хуваачдаг байна шүү дээ. За үүнтэй муу адил. За ерөөхдөө тэр синус косинус дээр бодсон аргатай ерөөхдөө ижлэхэн санаатай яваад байгаа. Ягаад гэвэл альфасх нь бетта гэдэг бол нөгөө нийлбэр хэлбэрт нь шилжүүлж хагаад нөгөө одоо эндээс энэ хэлбэр гарч ирнэ тийм ээ. Одоо нөгөө нэг танкс маань өөрөө сондгоо функц учраас түүнийг сондгоо функцийн чанар хэрэглээд биччихээр ийм дараах байдалтай болж ирж байна гэсэн үг. За эндээс юу гэсэн дүгнэлт хийж болохоор байна. За дараахын томьёо гаргаж ирж болж байна. За энэ хоёрыг харьцуулаад харахаар та бүхэн анзаарч харж байгаах энд хасах үед яаж вэ? Энд тэмдэг маань хасах болоод энд хасах байснаа энд яаж вэ гэсэн үг нэмэх болж ирж байна. За үндсэндээ бид бүхэн саяны томьёонуудаас хэдүүлээ нэгтгээд биччихье. За нийлбэр ялгуур өнцгийн синусыг бодохдоо дараах томьёог хэрэглэж бодох юм байна. За нийлбэр ялгуур өнцгийн косинусыг хэрэглэхдээ энэ томьёог хэрэглэх юм байна. За танксыг хэрэглэхдээ нийлбэр ялгуур өнцгийн танксыг хэрэглэхдээ энэ томьёог хэрэглэх гэсэн. За одоо тэгвэл за энэ 105 градус, 15 градус, за 12.5 π гээд энэ гурван өнцгийн тригонометр утгыг бодож олцгоё. За тэгэхээр бид бүхний сайн мэдэх зүйл бол юу вэ гэхээр нөгөө 30 градус, 45 градус, 60 градус гээд эдгээр өнцгүүд маань бид бүхний хялбар өнцөг учраас бид бүхэн бол өмнө сайн мэднэ. За радиан өнцгөр нь доор нь илэрхийлсэн маань гэдгийг сайн анхаараарай. За одоо тэгвэл хэдүүлээ 105 градус гэдэг маань юу гэсэн учиртай өнцөг вэ гэж. Тэгвэл 105 градус маань энэ градусын өнцгүүдтэй ямар нэгэн холбоо хамааралтай байж таарна да. Тэгвэл 105 градус гэдэг маань 45 градус дээр 60 градусыг нэмсэн ямар тэнцүү байдаг. Тэгвэл 105 градус гэдгийг юу гэж бичиж болох нь 45 дээр нэмэх нь 60 гэдээ ингээд бичих боломжтой байх нь шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын өнцгийн нийлбэр өнцгийн синусыг бодохдоо яг уу томьёогоо хэрэглээд биччихлээр синус 45 косинус 60 нэмэх нь синус 60-ыг үржих нь косинус 45. За эдгээр утгууд дээрх синус косинусыг бид бүхэн мэдэх учраас за таблиц дээрс харна гэсэн үг шүү дээ. Синус 45 градус. За синусын харалдаа 45 градус дээр 2-ны язгуурын дээр 2 байна. Тэгвэл үнийг нь 2-ны язгуурын дээр 2-оор солиод биччихье. За гэх мэтлэн бусад функцүүдийн солиод бичихлээр эцсийн хариу маань 4-ний язгуурын дээр 2 дээр нэмэх нь язгуурын дээр 6 гэж гарч ирнэ. За дараах өнцгийг олё хэдүүлээ. За косинус 15 градус гэж байна. За 15 градус ерөнхийдөө яаж гарч ирэх вэ гэж. Тэгэхээр 60 градусаас 45 градусыг хасгаар 15 градус гарч болох юм. Эсвэл 45-аас 30-ыг хасгаар бас 15 гарч болно шүү дээ. Энэ удаад бол бүгдээрээ 45-аас хасах нь 30-ыг нь сонгоод хаашаа бодоод явъя. Тэгэхээр ялгуур өнцгийн юу болчихно гэсэн үг. Косинусыг бодох томьёороо шилжиж чинь гэсэн. За энэ томьёогоо хэрэглээд бичихлээр за дараах байдалтай болно. За энэ таблицаас яана гэсэн үг. Эдгээр өнцөг дээрх тригонометр утгаа бодох юм бол дараах байдалтай болно. За энийгээ хялбарчлаад биччих юм бол эцсийн хариу маань ийм хэлбэртэй болж ирэх нэ гэсэн үг. За дараах өнцгийг олъё. 12.5 π гэж. За энд бол нөгөө нэг өмнөх өнцгүүд маань градусаар илэрхийлэгдэжсэн бол энд яаж нэг гэсэн үг. Радиан өнцгөр илэрхийлэгдэж байна гэсэн үг. За радиан өнцөг маань 12.5 π учраас эдгээр өнцгүүд маань хэрхэн яаж холбогдвол 12.5 π гарах бол. За тэгэхээр 4-ний π дээр 6-ны π-г нэмэхээр хэд гарах вэ? 12.5 π. Ижил өрөөгөөд нэмэхээр 12.5 π гарна тийм ээ. Тэгвэл ийм хоёр өнцгний нийлбэр байх. Тэгвэл нийлбэр өнцгийн танксын томьёосоор дараах байдалтай бичиж болох юм байна. За одоо тэгвэл танксын утгууд дотроос яах нь гэсэн үг нөгөө 4-ний π, 6-ны π дээрх утгуудаа олоод биччихээр дараах байдалтай болж ирж байна. За энэ язгууртай илэрхийлийг хялбарчлаад эцсийн хариу маань
2 дээр нэмэх нь язгуурын дээр 3 гэж гарч ирнэ. За одоо хэдүүлээ давхар өнцгийн томьёо хэдүүлээ гаргаж ирээ. Давхар өнцөг гэхэлэр юу гэлээд нэг 2 альфа ч. Өөрөөр хэлбэл дан өнцөгийг альфа гэж сэтгэх юм бол давхар өнцөг нь 2 альфа болж ирж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ давхар өнцөгийг дан өнцгөр нь яаж илэрхийлдэг юм бла тэрийг хэдүүлээ бодно гэсэн. Тэгэхээр бид бүхний санаанд 2 альфа гэхээр альф дээр альфаг нэмжээж л 2 альфа гарна шүү дээ. Тэгэхээр яаж болох вэ гэхээр нөгөө нийлбэр өнцгийн синус гэж харж болох юм тийм ээ. Альф дээр альфаг нэмэр 2 альфа гарч байгаа учраас нийлбэр өнцгийн синусын томьёо ёсоор задлаад бичгээр ийм хэлбэртэй болж байна. Гэтэл энэ хоёр маань хоёулаа юу ижлэх юм буюу адилхан байна. Тэгэхээр төсөөдөгчүүдийг эмэгтэйгээр бичгээр хоёрыг үржих нь синус альфаг үржих нь косинус альфа гэж гарч ирж байна. За косинус 2 альфаг за яг үүнтэй адилхан батлахыг. За косинус альф дээр нэмэх альфа өнцгийн косинус. За тэгээд нөгөө нэг нийлбэр өнцгийн косинусраа задлаад биччихлээр дараах ийм хэлбэртэй болж ирж байна. За энэ хоёрын үржүүр маань ижлэх хоёр юмны үржүүр учраас квадрат болж ирж байна тийм ээ. За синус мөн адил ялгаагүй. Тэгэхээр косинус квадратаас синус квадратыг хасдаг байна. За танкс 2 альфа гэдэг нь альф дээр альфаг нэмсэнтэй адилхан. За мөн яг уу нийлбэр өнцгийн танксараа задлаад биччихээр дараах хэлбэртэй болж ирж байна. За төсөөтэй гişүүдийг эмхтгэхэд бичсний дараа эцсийн хариу маань ингэж гарч ирж байна. Өөрөөр хэлбэл бид бүхэн давхар өнцгийг нь дан өнцгөр нь илэрхийлж байна гэсэн үг. За эндээс дүгнээд хэлэхэд ерөөдөө давхар өнцгийн синус гэдэг бол 2-ыг дан өнцгийн синусээр үржүүлээд дан өнцгийнх нь косинусаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг байна. За косинус давхар өнцгийн косинус гэдэг бол дан өнцгийнх нь косинус квадратаас дан өнцгийнх нь синус квадратыг хассантай тэнцүү. За давхар өнцгийн танкс гэдэг бол дан өнцгийнх нь танксыг 2-оор үржүүлээд юунд тоох нь вэ? Нэгээс нь дан өнцгийнх нь танксын квадратад хуваачдаг байна. За тэгэхээр энэ гурван томьёо маань ерөөдөө давхар өнцгийн томьёо гэж ойлгож болох нэ. За тэгвэл бид бүхэн бас эндээс шууд харж болох. Өөрөөр хэлэх юм бол яаж юм гэхээр энд байгаа бета өнцөг тус бүрийг нь альфа гэж сэтгэе. Тэгвэл энэ маань синус 2 альфа болно, энэ косинус 2 альфа болно, танкс 2 альфа. За энд шууд орлуулад бичгээр мөн адил яах вэ? Энэ маань гарч ирж байгаа гэдгийг амархан харчиж болж байна тийм ээ. За тэгвэл давхар өнцгийг хэрэглэх дараах 3 жишээ баталгаа хэдүүлээ хамт бодъё. За эхнийх. За кубтэй байна тийм ээ. Кубтэй зүйлийг за нэг зэргийн функцээр үржээд хооронд нэмсэн ийм илэрхийл байна. За тэгвэл ижил үржигдэхүүнийг нь хаалтны юм гаргаж аваад ялгачих юм бол энэ хоёр үржир гарч ирэх боломжтой байна. За хаалтан дотроо юу үлдэж байгаа нэхлээр энэ хоёрын квадратуудын нийлбэр үлдэж байна тийм ээ. Тэгэхээр ижил өнцгийн синус болон косинусны квадратуудын нийлбэр маань нэг гарна гэдгийг нь анзаарах юм бол илэрхийлэл маань ийм хэлбэртэй болж ирж байна. За энэ хоёрын үржирийг хэвдүүлээ хараад үзэхлээр юу санаанд орж ийн гэхлээр энэ томьёо бас төстэй санагдаж байна тийм ээ. Энд юу дутуу вэ гэхлээр нөгөө 2 гэдэг үржигдэхүүн дутуу байгаа даа шүү дээ. Тэгвэл 2-оор нь үржүүлээд 2-т нь хуваагаад өгч. Тэгвэл хүртүрт байгаа илэрхийлэл маань нөгөө бүтэн квадратын томьёоны задаргааг нь харагдаж байна гэсэн. За тэгвэл энд альфа маань 15 градус үед энэ гарч ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? 15 градусаа 2-оор үржүүлээд синус 30 градус гэж гарч ирж байна. За синус 30 градус гэдэг дээр хэдүүлээ 2-1. 2-1-ийг 2 тувааснаар 0.4-1 гэж гарч ирж байна. За дараах жишээг бодъё. За энд 80 градус 40 градус гэдэг ихэд холбогдоод байна тийм ээ. Тэгэхээр 80 градус маань 40 градусаас 2 дахин их учраас яаж нэг гэсэн нөгөө давхар өнцгийн томьёогоо хэрэгжилчихье. Өөрөөр хэлэх юм бол косинус 80 градус гэдэг бол 2-ыг үржих нь 40 градус учраас яаж нэг гэсэн үг нөгөө дан өнцгөр нь илэрхийлээд биччих юм бол ийм хэлбэртэй болж ирж байна. За квадратуудын ялгуур байгаа учраас хэдүүлээ нөгөө квадратуудын ялгуураа үржүүр хэлбэрт бичих юм бол дараах байдалтай болж ирж байна. За хүртүр байрт байгаа ижил үржигдэхүүнийг нь хурааснаар ийм илэрхийлэл гарч ирж байна. За үүн дээр нэг нэмэгдэхүүн болох синус 40 градусаар нэмэхлээр хаалтныг задлаад нээчихлээр юу гэсэн үг вэ? Синус 40-ууд нь хураад устдаад эцсээр маань косинус 40 градус гэж гарч ирж байна. За дараагийн удаад энэ хоёрын ялгуурыг бодох юм байна. За танкс агуулсан илэрхийлэлээс ялгуурыг бодох юм байна. Тэгэхэд бол яаж нэхлээр ижил хуваар өгөөд хооронд нь хасъя. За ижил хуваар тохируулах хүрчдэг ийшээ юу өгөх вэ гэхлээр нэг дээр нэг танкс 13 градусаар үржүүлээд хуваагаад за мөн адил яг нэгээс танкс 13 градусаар үржүүлээд хуваагаад ингэж өгч. За ингэснээр яаж гэсэн үг энэ хоёр бутархай маань ижил хуваартай болчихж байна. За хуваарийг нэмэгдгээд бичвэл нөгөө квадратуудын ялгуурах буюу квадратуудын ялгуурын томьёосоор ийм болж байна гэсэн үг. За одоо тэгвэл хүртүрт байгаа илэрхийлэл гэдэг маань эндээс энийг хасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэгүүд нь устдаад 2 танкс 13 градус гарч ирж байна. За
За энийг ажиглаад харах юм бол нөгөө бид бүхний өмнө гаргаж авсан танксын томьёоны дан өнцгөрөөр илэрхийлэгдсэн хэсэг нь байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр альфа нь 13 градус гэх юм бол энэ гарч ирж байна. Тэгвэл энэ маань юутай тэнцвэр гэхээр танкс 2-ыг үржих нь 13 градус буюу 26 градустай ямар ах нь тэнцвэр байх нэ гэсэн үг. За та бүхэн бие даагаад дараах 3 төрлийн бодлогуудыг бодоорой. За ингээд хичээлээ анхаарал тавиан үзсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн хичээл хүртэл түр баяртай хүмүүстээ.